Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувг танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студид урлаг судлаач Машбатын Амина, хөтлөгч Мөнх Цулмины бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд шинэ машин ураатай Сайн Motors Арт медиа цэг зохион байгуулж буй Corporate Art Gallery дэмжин ажиллаж байна. За өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За өнөөдөр хоёлаа хэний хайр дурлалын талаар ярих вэ? Өнөөдөр бол зулаагч байгаа бүр дуулуулна гэж бодож байгаа. Их гоё тийм хавар болж байгаа хичээлгүй те. Хайр дурлалын сэдв ярмаар санагдаад дур мэдээд шууд сэдвийн төлөвлөгөөг өөрчилчихлээ. Тэгэхээр энд нэг юм хайр болон дурлал гэдэг бид нар холбоо үгээр дандаа ашигладаг боловч нэг хоёр өөр ойлголт юм шиг нэгтгсэн байж болдог юм шиг. Тэгээ хөвчлэн дандаа дурлал гэхээр бид нар бүтлгүүцсэн ч юм уу эсвэл богинохон хэмжээний ч юм уу тийм зүйлсийн талаар яриад хайр гэхээр юм удаан хугацааны зүйлсийн талаар ярьдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ хоёр маань яг нэгэн савн дотор байж болдог юм уу гэдэг асуултыг бас тавья гэж бодож байна. Маш сонирхолтой. Тэгэхээр хоёр Оросын агва утга зохиолч хайр болон дурлал хоёрын талаар хэлсэн нэгнийх нь үг, нөгөөхнийх нь шүлгийг маш товчхон хэлье. Тэгэхээр Лев Николаевич Толстой маань болохоор юу гэж хэлсэн гэхээр хайр бол үнэлэгдэшгүй эд хөрөнгө, хүнд өгөөд байхад чамд үлдсээр л байдаг цорын ганц зүйл. Энэ бол үнэхээр яг нөгөө байнгын ундарч байдаг тэр хайрын тухай тий. Энэс болж бас би бодсон чинь түрүүхэн нэг токсик харилцааны тухай дугаар орсон. Тэгээд ингээд ямар нэг юм хортой бүтлгүй харилцаанд болохоор яагаад их шаналаад байдаг вэ гэсэн чинь нэр илүү их өгсөн тал нь шаналт юм байлээ шүү дээ. Тий. Ер нь хүн хэдий чинэл хүнд өгөөдөө төдий чинэл тэр хайр гэдэг зүйл ундраал байдаг. Сэтгэл зүйд чинь ингэдэг хэрвээ та хүнд ууралж байгаа бол та тэр хүнд бэлэг өгчих гээд. Тийм л та уурлах болчин тэр хүндээ гээд. За амар сонь ингээ уурлаад үзий хадаад байгаа хүндээ бэлэг өг гэд. Хүний угаасаа сэтгэл гэдэг тийм эрхтэн байгаа байхгүй юу? Гэт өгж явах тусмаа тэр зүйл нь илүү хайраар дүүрж яадаг тий. Тэгэхээр Толстой маань хэлээд байгаа зүйл бол ерөөсөө л хайрыг улам их өгөөлөх юм бол тэр чинь үржээлээ тий ингээл тийм. Тэгэнгүүт дурлал нь яадаг вэ гэсэн чинь манай Пушкин их гой дөрөв мөрт зохиосон байгаа. Энэ дэр юу гэсэн бэ гэсэн чинь эмнэлгийн хандах бичээс гинэ. Хөрхи эмнэлэгт очсон юм байна л да нэг залуу тэгснэ. Эмнэлэгт өвчтэй оюутан хэвтмөө. Эдгэр хэсхийг эс мэдмэ. 7 шидийн эм тан хэрэггүй. Дурлалын өвчнг ангаах аргагүй. тийм байна. Орсоор сонсчихсан байна. Тийм байна тий. Энэ гүн улсын орчуулга баха. Би ер нь Пушкины хэд хэдэн гоё орчуулгууд байдаг шүү дээ. Ер нь бүгд монгол хэлэнд их Пушкины гологдохоор орчуулга байхгүй бүгд л гоё сонсогддог л доо. Гэтэ арай жоохон янз янзын өөр энийг андууршиж магадгүй гэхдээ. За ямар ч ч ингэдэг хайр, дурлал гэдэг энэ сэдв бүр мөнхийх гэдгийг бид нар эртний үеийн урлагууд руугаа очих юм бол илүү харж болох бах. Тэгэхээр цаг хугацааны аялал хийгээд хоёлаа нөгөө алдарт төрөгийн дугаар дээр ярьсан Помпей хот руугаа очие. За тийм. За Помпей хот руугаа очингууд Помпей маань ер нь ямар хот байсан тухай зулаагтлагч маань баг зэрэг саналж тайлбарлаж өгөх бах. За Помпей маань Везувис гэх те манай эртний 79 онд галтуулан дарагдсан хот. За мэдээж амнаа маань урд нь хэлжээс амнаа тэр сэдвээр маш имзэг ханддаг. Хэдийгээр тэр тухайн хоттой яг л өнөөдөр бид нар чивд хоёр ингээ нэвтрүүлгээ бичиж сууж хахад ямар ч хүлээлтгүй, төсөөлөлгүй, тооцоололгүй байхад богдуул маань галтуул байхад асар халуун галтуулын лав үнс нуран биднийг хормын дотор бидний яг энэ амьдралыг энэ цаг мөчид энэ олон мянган хүний амьдралыг яг тэр цаг мөчид мөнхөд гацааж дуусгаж байгаа процесс болсон. За тэгэхээр Везувис галтуул гэдгийг нь тухайд хинч мдээгүй байсан харамсалтай. Галтуул гэж хинч мдээгүй энэ бол дэлбэр хэрсэлтэй гэж бодоогүй байсан учраас тэр хүмүүс өдөр тутмын амьдралаа хэвийнээр хийжсэн. Галтуул дэлбэрсэн тохиолдолд зүхтахтай нөгөө авралын гард төлөвлөгөө огт байгаагүй. Помпийн сүүлийн өдөр зурган дээр гарч байгаа тэр хүмүүсийн айдас бачамдал стресснээс харагддаг тийм учраас. Тэгээд яг хуу археологчид түүхч нарт бол гайхалтай бүтээл. Яагаад тэгэхээр 2000 жилийн өмнөх хот төлөвлөлт хүмүүс яаж амьдардаг байсан? Маш олон мэдээлэл өгч. Яг үнэ. Тэгэхээр нөгөө биднэрт бол энэ нь ингээд яг цаг хугацааны аяллаар аялаад очиж байгаа юм шиг болдог. Тэгээд ялангуяа урлагийн түүхэнд
Помпей хотоос үлдсэн фреск буюу хан туурганы зургууд нь их сонирхолтой. Хан туурганы мозаикууд нь сонирхолтой тий. Тэр чинь 1-р зууны Ромын эзэнт гүрний нэгэн хот. Тэгээд энэ Ромын эзэнт гүрний нэгэн хотын хан туурганы зургууд маань тухайн үеийн оршин суугчид нь ямар нэгэн хэрэгцээндээ зориулж зуруулсан. Жишээ нь ингээд Ромд бол ямар зургууд байсан бэ гэхээр одоо ямар нэгэн компани эрхэлж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс өөрсдийнхөө хөрөг зургийг ханыхаа хаалганыхаа гадаа ингээд зүгээр зурчдаг. Тэгэнгүүт энэ нөгөө ийм царайтай ийм хүн чинь гуталчин штэ гэдэг ч юм уу. Гэт тийм мэддэг тиймэрхүү байсан байхгүй юу. Тэгэнгүүт мөн бас хэрэглээний шинж чанартай одоо нөгөө яг л бид нар нэг фотостудид дээр очиод гэр бүлийн хөрөг зураг даруулдаг штэ тий. Тэр шиг тийм зургууд хүртэл байсан. Тэгэхээр дэлгэцэн дээр бидний одоо харах зураг маань болохоор талхчин Теренци Ньон болон түүний эхнэрийн зураг гэдэг нэг зураг байна. Тэгээ энэ зурагнаас би яагаад ч юм бүр ингээ хэмжээшгүй хайр мэдэрдэг байхгүй юу? Тэгээ энэ зургийг анх харахад болохоор энэ бол нэг тийм царайлаг ч юм уу. За тэр ялангуяа грекийн стандартын хүний тэ дотоод гоо сайхан гадаад гоо сайхан хоёр нэгэн зэрэг оршиж байгаа Калокагатия гэдэг тэр үзэл бодлыг харуулсан зураг огтоосон биш. Энийг харахаар энгийн Ромын иргэн байгаа. Эзэнт гүрний иргэн. За мэдээж магадгүй нэлийн өндөр одоо санхүүгийн боломжтой айл байсан баг. Нэгдүгээр зураг зурулж байна. Хоёрдугаар тэр ихнэрийнх нь эмэг болон титэн мэтийн гоёл чимэглэлүүд үсээ зассан байгаа байдал энэ төргийг харах юм бол тиймээд энэ бол тийм доод гаралтай ч юм уу айл бол биш баг. Гэхдээ царай дүрхийг нь харах юм бол тэр хамран те нилээ тийм энгийн жоохон бүдүүн баарагдуу нөхрийнх нь хамар ялангуяа тийм том. За яг энэ нүд бол угаасаа ингэж Ромын хөргүүд дээр бол нэлийн том дүрслэгддэг. Энэ нүдний утга учирыг тайлах юм бол Ромд хөрөг зураг гэдэг маань угаасаа оршуулгын хөрөг зураг байдлаар анх үүсчихсэн. Тэгж байгаа дараа нь энгийн хэрэглээ рүү орж исэн. Тэгэхээр нөгөө оршуулгын хөрөг зурагны нүднүүд нь ихэвчлэн тэр цаад ертөнцийг харж байгаа, мөнх ертөнцийг харж байгаа учраас энэ ертөнцийн одоо тийм сэтгэл хөдлөл ч юм уу те эсвэл тийм инээмсэглэл баяр баясгал гутрал гэхээсээ илүү ерөөсөө тэр энгийн зүйл хамааралгүй болчихсон, бүр цаашаа явчихсан нэг тийм илүү тод томрон биднэр рүү ихцхарсан тийм харцууд бол илүү их байдаг. Тэгээ энэ Ром хөрөг зураг төр байсан энэ харцуудыг дараа нь Византийн эзэнт гүрнийхэн бурхан зураг руу оруулж байгаа байхгүй. Тэгээд бурхан зургаасаа цаашаа Мона Лиза руу явж байгаа гэх мэдчлэн тий. За тэгэхээр харсны хувьд бол ийм. Гэхдээ царай дүрхийн хувьд бол нэг тийм энгийн ажиллаж энд ялангуяа ингэж шүү дээ. За нэг талхны мухлагийн бизнестэй л нөхдүүд байсан байна л да. Тэгээд энэ хоёрыг нэлийн гайгүй дээд зиндааны патриарх гэр бүл гэдгийг харуулахаар хувцснууд өмсөж хувцалсан байгаа юм. За тэгэхэд энэ эмэгтэй эрэгтэй хоёр гартаа бичгийн хэрэгслүүд тухайн Ромын эзэнт гүрний үед хэрэглэгдэжсэн бичгийн хэрэгсэл эмэгтэй нь бичгийн хэрэгсэл дундаас стилус гэдэг энэ биерийг тэ аманда ирүүндээ хүргэж бодлогошорсон байдалтайгаар төрслөгдсөн байгаа. Тэгэнгүүт энэ хоёр чих эрдэмтэй мэрэгэн юм уу те философчд ч байсан юм уу гэд бодоод үзэхээр Помпей малталгаар бүхэл айлд эмэгтэйчүүдийг ялангуяа ганцаарнгийн ч юм уу эсвэл нөхөртэй цуг ч юм уу яг ийм бичгийн хэрэгсэлтэй байдлаар дандаа биер нь ингэж нэг юм эрүүнд нь хүрсэн байдлаар ингэж төрсөлсөн байгаа байхгүй. Тэгээд харахаар энэ ямар учиртай вэ гэсэн чинь за Ромчууд маань бол патриарх байсан. Одоо энэ father патер гэдэг чинь Ромын латин хэлнээс гаралтай үг те. Ихэнх үедээ болохоор яасан бэ гэсэн чинь Ром аавын хувьд эхнэр хүүхдүүд мал бүх юмтайгаа нийлээд тэр патер буюу тэр аавын л өмч тэ сүүл үе рүүгээ болохоор яг энэ эзэнт гүрний үед болохоор эмэгтэйчүүдийн эрх мэдэл арай л давмгай болж байгаа. Эмэгтэйчүүд боловсрал эзэмшиж байгаа. Хэдий сонгуул өгч болохгүй, улс төрийн гишүүн болж болохгүй ч гэсэн Гестия бурхныг шүтэгтэй тэр бол нөгөө галын айлын гэр бүлийн гал голомт тахилыг ивэх цохин тэнгэр. Яг тэгэнгүүт яг тэр охин тэнгэрээ шүтэх эмэгтэйчүүдийн одоо бүр социум нийгэмлэг гараад одоо тэр дэг жаягтай эмэгтэй удгануудын
одоо тийм нийгэмлэг хүртэл гарч байгаа. Тэгэхээр нийгэмд тий одоо шашныг барьж эхэлж байна гэдэг чинь бас ямар өндөр үүрэг гүйцэтгэжсэн гэдгийг харагдана. Тэгэхээр Ром эзэнт гүрний үеийн Ром эмэгтэй гэдэг бол боловсралтай, бичиг үсгтэй, магадгүй бас яруу найрагч юм уу бичиж чаддаг. Гэхдээ илүүтэйгээр нөхөртөө туслаад нөхрийн ар гэрийнхаа бүх үйл ажлыг буюу тэр нягтлан санхүүгийнхаа одоо санхүүгээ барьдаг. Жасын яруу. Яг тий. Жасын яруу гэсэн бүх зүйлийг хийдэг. Тим эмэгтэй хүмүүс мөн. Тэгэхээр энд бол яг тий нэг гэр бүлийн санхүүг атгадаг жасын яруу болсон эмэгтэй хүн. Тэгтээ энэ хоёрын ингээд зүгээр л юм гэр бүлийн тий нэг юм аль нэг юм бил бенчэнтэй шүү гэдгийг харуулахыг хүссэн юм зураг юм шиг боловч энэ эмэгтэй хувцсыг нь харах юм бол Ром эмэгтэй хүний хамгийн чухал шинж чанар болох ариухан зөвхөн нөхөртөө л өөрийнхөө сэтгэл зүрх биеэ зориулсан гэсэн тийм хувцс байгаа юм л та. Ягаад тэгэхээр нэгдүгээрт энэ өнгө маань өөрөө тийм хөрөн улаан, эрх мэдэл, баян тансгийг харуулсан өнгө. Нөгөө талаас ийм нүмергийг бол дандаа эхнэр хүн заавалчгүй өөрийнхөө тоога буюу энгийн сарафан шиг одоо тий даашинцныхаа дээгүүр өмсдөг байсан. Хэрвээ олон эрэгтэй хүнтэй учир явдалтай байсан илүү нийгмийн арай өөр зиндааны эмэгтэй хүн болоод явчих юм бол ийм нүмерг өмсөж болохгүй бүдүүн баараг арьсан идэллэр хийсэн тийм арьсан урт хувцас өмсдөг байсан байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэйн тэр нөхөртөө үнэнч гэдгийг одоо энэ хувцаар нь илэрхийлсэн байх жишээ. Тэгээд зөвхөн энэ хоёр хүнийг ингээд тэр Помпейн аимшигтай галтуул тий сүрлийн үед гэд энэ нэг л зүгээр л гоё ахын энгийн тайван амьдралаар амьдарч исэн энэ хосууд тий тэгэд энэ хоёрын тэр нэг юм мөнх рүү харж байгаа харцыг нь харахаар энэ хоёрын хайр хизээч үхээгүй байхаа гэж бодогдмоор одоо ч гэсэн сүнс нь хамт байгаа байхаа гэж бодогдмоор нэг тийм сонин гоё тайвшрал өгдөг ийм хайрын тухай бүтээл юм шиг санагддаг. Тийм байна тий. Хоёулаа энгийн дараа аль алинд нэг зан төрөх байдлын хувьд онцгойрон ялгарах гялалцах зүйл байхгүй хэрнээ. Нэг энгийн даруухан хоёр хос шудрах хөдөлмөрлөөд учирсан хайр сэтгэл холбоогоо бүх насаараа авч явж байгаа байдалд. Энэ үнэхээр яг нэг тийм сонин юм удаан хараад байх тусам яг ингээд ихнэр нөхөр байхын тулд бид нар ямар байх ёстой вэ гэдэг ч юм уу тий. Ямар байвал байх ёстой гэхээсээ илүү ийм байдаг шүү гэд бид нарт нэг энгийнээр хэлээд өгчөж байгаа юм шиг. Нөгөө энгийн мөртлөө агваа гэдэг тийм л фреск хантуурганы зураг юм шиг санагддаг. За ингээд хамтран ажиллаж байгаа. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэг хамтран ажиллагч бол Монгол хүнд шинэ машин өрөөтэй сайн моторс юм байна. За сайн моторс Монголд анх удаа 100% цахилгаан. За тэгээ пикап машины брэнд болох Geely Redarag аль бие усны хэрэгтэйгээр нэвтрүүлж байгаа юм байна. Бүгд найрамдах Хятад улсын тэргүүлэгч хоёрын өмч Geely Group-ийн 30 жилийн ариун туршлагатай төвхтэй тэгээд Volvo, Geely, Lynk & Co зэрэг брэндүүдтэй юм байна. Volvo аюулгүй байдлын стандартыг мөрдөн хангасан Redarag брэндийг танилцуулснаас хойш 3 жилийн дотор дэлхийд 4-р маргаангүй орж байгаа борлуулалтаараа бүгд найрамдах Хятад ард улсын номер 1 EV пикап буюу цахилгаан пикап машины төрөлд ордог юм байна. За тэгээд зах зээлийн 60%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр зарагдаж байгаа 2 EV пикапны нэг нь Redarag гэсэн үг юм байна. Амар өндөр борлуулалттай байна тий. Тэгэхээр энэ оны 2 сард Geely Redarag конференцэд Монгол улсаас сайн моторсынхан урагдан оролцоод Монгол дахь албан ёсны дистрибьютор болсон юм байна. Тэгэхээр Geely Redarag зөвхөн сайн моторсоос авах боломжтой юм байна. 3 сарын 28-нд зайсан хэлт брендийг танилцуулах үйл ажиллагаа болсон бөгөөд од мөндрийнхэн маань оролцсон байгаа. Тэгээд манайхан очихдоо нээлттэнд нь очиод Geely Redarag машин суугаад тест драйв хийгээд гайхалтай арга хэмжээ болсон байсан. За тэгэхээр энэ машин бол уламжлалт пикапны одоо нөгөө хүнд хэрэгтэй байдал ачаа тээвэрлэх боломжтой тий. Түүнээс гадна тогтухтай 4 хүний суудалтай гайхалтай тогтухтайгаас гадна цахилгаан машин гэдгээрээ маш чухал. Цахилгаан 100% цахилгаан машин байна гэдэг нь ерөөсөө Улаанбаатар хотын уур амьсгалын бохирдолд хувь нэмрээ оруулахгүй гэсэн үг, байгаль дээлтэй гэсэн үг. Тэгсэн хэрнээ пикап байна гэдэг бол маш онцгой байна л та. Тэгэхээр машин маань хүчинтэй 3 тонн ачаа чирэг чадвартай, өөрийнхөө ачаанд бол 1 тонны
даацтай твштэйгээс гадна 4-5 секундэд 100 км/цагийн хүртэлх хурдлах боломжтой. За тэгээ харахад CUV шиг хэрнээ жолоодоход пикап гэж ойлгоход болно. Одмондрын баг хамт олон энэхүү гайхалтай арга хэмжээнд оролцсон. Тэгээ манайхаа маш олон дугааруудаар сэсгэгдлээ хуваалцсан. Надад бол сонсоход л их гоё машин санагдчихж байгаа. Харин би бүр сүлт нөгөө гилийг хардаг болсон билээ шүү дээ. Манзаарч хараад оо. Тийм хараад тэгэд байгальд хайртай учраас ер нь ийм цахилгаан машин нараад ир санагдаад байгаа шүү дээ. Тийм нэг цахилгаан дээр гадна одоо гоё таалагдж байгаа зүйл нь пикап. Хотоос гадна хотоос жоохон зайдуу амьдрдаг бол ачаа бараа тэрвэрлэхэд тухтай ирнэ. Машин бол салон амар гоё юм байлээ тухтай. За тэгээд сонсогч та бүхэн, үзэгч та бүхэн жилээрээ дарааг очиж сонирхоо, тест драйв хийж үзхийг хүсвэл нарны зам дагуу замын цагдаагийн эсрэг талд байрладаг Соёлж мол дотор шоурум нь байгаа юм байна. Мөн 7270 8855 7270 8855 утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг ивент итгэсэн Монгол хүнд шинэ машин ураатай Сайн Моторс компанид баярлалаа. Маш их баярлалаа. Яа, хайр дурлал маань юу болж байна? За хэдэлээ одоо Ромоос яваад. За баг хойд сэргэн мандалтын үед очноо. 1434 онд очноо. За 1434 он гэдэг бол хойд сэргэн мандалт гэж. Сэргэн мандалт юу сэргэн мандалт болох гэдэг юм тий. Грек Ромын урлагийг мартагдсан байсныг дахин сэргэн мандуулж байгаа. Тэгэнгүүтээ яг хойд гэж нэг хэрэг одоо нэг фламанд гэж ярьдаг шүү дээ. Фламанд, Нидерланд гэд Европын хойд хэсэгт байгаа хүмүүс маань нөгөө Италийн Микеланжело, Рафаэл, Леонардо энтрээс арай өөр ихгүй. Тэдний зураг нь илүү нөгөө дундад зууныхаа тий 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэд урдны зуунуудынхаа тэр номын чимэглэл зураг, бурхан зургийн тэрийн уламжлалтай илүү ойрхон. Тийм учраас Леонардогийн зургийг харахаараа бид нар яг ингээд айгүй гоё бодит те гурван хэмжээстэй гэдэг юм уу те яг л хүнийг яаж төрслөх хэвээр бодит маягаар төрсөлсөн байдаг бол тэгээ энэ хойд сэрэг мандалтын зургийг харахаараа харин илүү хавтгаач юм шиг илүү жоохон сонин санагтаад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар нэг Ян Ван Эйк гэд зураачийн Арнольфинигийн гэр бүлийн хөрөг гэд зургийг харъя. Энийг шоколад ингээд идэх. Путиний зураг. Адилхан. Ерөөсөө л яг л тэгсэн чи Ян Ван Эйкийн бүх зурган дээр ер нь ингээд Путин дүрслэгдсэн юм шиг амар олон тийм зургууд байгаа байхгүй эрэгтэй өндөрслөг болохоор тэг яг сайн харах юм болж бас арайч ус биш гэхдээ нэг хальт харахаар адилхан юм шиг. Тэгэхээр Арнольфинигийн гэр бүлийн хөрөг гэдэг 1434 оны энэ зураг юуаараа гоё вэ гэхээр яг энэ зурган дээр анзаарч харж байгаа бол тэр бөөрийнхий толны детальд Ян Ван Эйк энд байв гэж бичсэн байх хэвээр. Тэр хан дээр бичсэн байгаа мó. Тий. Тэгэхээр ер нь бол эн чин дундад зуунаасаа дөнгөж гарч байгаа үе зураач хүн тэгэж өөрөө өөрийгөө те би энэ зургийг зурсан гэд тунхаглаад байдаг үе биш байсан байхгүй. Тэгэхээр яг сэргэн мандалтын үед л нөгөө хүн төвтэй үзэл нь хөгжөөд зураач хүн тийм ээ би бурхны айдал бүтээлч юм аа. Би бүтээлч юм аа. Бурханд зориулан бүтээж байгаа нь гэдэг юм пассив бус. Би бурханд зориуллаад, хүнд зориулаад, өөртөө зориулаад, энэ дэлхийд зориулаад би бүтээж байгаамаа гэдгийг тунхагласан үе. Тэгэхээр энд нөгөө нэг юм гэрчлэлтэй. Тэгэхээр энэ зургийг заримдаа юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол баг дундад сэргэн мандалтын үеийн хууль цаасны гэрлэлтийн бичиг юм а гэж хэлдэг байхгүй. Гарын хэсэгтээ энд өөрөөр хэлбэл энд нэг хосууд дүрслэгдсэн байна. Гэхдээ энэ чинь зураач өөрөө өөрийнхөө гарын үсгийг тавьсан буюу зураач гэрчтэй байсан учраас энэ магадгүй гэрлэлтийн тухай зураг баха. Энийг гэрчлээд өгчлөө гэд. За үндсэн зураглуугаа ороод харъя. Зураглуугаа ороод харах юм бол нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өөрсдийнхөө унтлагын өрөөнд байна. За энэ хоёрын өмссөн хувцсны материалыг ер нь бид нар нэг хувцсны түүх мэдэхгүй байсан ч гэсэн нэлээд тансаг гэдэг нь бол шууд харагдаж байгаа бах тий.
эмэгтэй үсний засалд дээгүүрээ нөмөрсөн цагаан альчуур бол яг л сэрэг мэдлэлтийн үеийн одоо энэ фламандуудын хамгийн тансаг илэт язгууртан гэр бүлийн өмсдөг байсан эрэгтэй толгой өмсгөлч гэсэн яг тэр тухайн үеийн хамгийн модны хамгийн fashionable трендэд нийцсэн тийм хувцас өмсгөлүүд байгаа. Гэхдээ энийг хайрын зураг гэдгийг илэрхийлдэг хит хитэн символ бэлэгдлүүд орсон байдаг. За энэ символ бэлэгдлүүд донд болохоор мэдээж эрэгтэй зохиомжийн төв болох эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо гарын байрлал байгаа. Тэ? Ингээд яг би ингээд энийг харахаараа ямар гоё болоо гэж боддоо шүү дээ. Ингээд тийм зөвхөн л нэг эрэгтэй хүнд ингээд эрэгтэй хүний нэг гар дээр өөрийнхөө гарыг тавиад ингээд хөтлүүлээд авч явж болох юм шиг ингээд айгүй санаа амар ингээд гараа тавьсан. Тэгээд тийм ээ би эмэгтэй би чиний үнэнч одоо арчинд байна. Тэг. Энэ эрэгтэй нь болохоор би чамайг яаж ч гэсэн ингээд хөтлөөд ингээд аваад явна шүү гэж байгаа юм шиг. Энэ бүр амар үнэхээр тийм гоё юм итгэл төрүүлэх үс жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэмээр ч юм шиг тийм зураг санагтаад байдгийн. Тэгээд мөн өрний урлагт бол бид нар урд нь энийг ярьжсэн нохоо гэдэг бол үнэн чайрын бэлэгдлээ тий. Энд бол нохоонд ямар нэгэн тийм гинжлэгдсэн ч юм уу тийм тухгүй байгаа байдал өрөөсөө байхгүй. Нохоо игдүүтэй өөрийнхөө яг энэ хоёрын дунд энэ тэгшхэн зогсож байгаа. Тэгэхээр энэ хоёрыг холбож байгаа тэр үнэн чайрын бэлэгдэл болж байгаа. За тэгэнгүүтээ готлаа тайлсан байдал нь болохоор за энэ бол илүү бас жоохон шашны утга агуулгатай. Энэ хоёроо ингээд бурхны замаар хөлн нүцгэн явж байгаа буюу бурхандаа одоо үнэнчээр дахил өргөлөө барьж сэтгэл зүрхээ ингэж өгж байгаа гэсэн утгатай. Тэгээд гоё нь бас тэр цонхны тавцан дээр тухайн үеийн фламандад маш үнэтэй орж ирдэг байсан жүрч жимс байгаа гэж тайлбарлалтай. Тэгэхээр бил бинчингийг харуулж байгаа. Тийм байна. Энэ гэр бүл ингээ аз жаргалтай сайхан амьдрахад ямар ч тийм юу адлах те саад болох үс зүйл алга. Тэгэнгүүтээ орных нь чимэглэлийн дээд хэсгийг харах юм бол энэ үр удмыг билэгдэгч үр удмыг биелэгч үр удам маань сайхан яваасэ гэж залбирдаг гигантны жижигхэн баримл байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь гэрлэн бүрхүүл төр болохоор нэгэн ла байгаа буюу энэ хоёрыг бурхны гэрэлтгийгээ ивэж байгаа шүү гэсэн. Тэгэхээр надад бол энэ зургийг харахаар яг энэ зургийн тайлбаруудад ингээл бүтэн 8 том бот бүтээл ингээ болж молдог байхгүй. Гэхдээ надад бол яг ингээд очиж үзэж байхад угаасаа л энэ маш бат бүх хайрын тухай зураг байна л гэж бос. Яг тэр артлынх нь ингээл өнгөн амар хүнд санагдаал юм авс шиг ч юм уу орон энтергэл тиймэрхүү тайлбарууд байдаг байхгүй юу. Тэгтээ яг бодох юм бол бид нар бүгдээрээ л энэ хорвоогийн мөнх бусыг үзнэ шүү дээ. Гэхдээ хорвоогийн мөнх бусыг үзэхээсээ өмнө яг өөрийнхөө найдаж болох тэр хүнийг ингээд олоод тэгээд үзэхэд харамсах зүйл байхгүй шүү дээ. Цаашаага лааныхаа гэрлийг буюу бурхныхаа гэрлийг аваад алхаж болно шүү дээ. Тэ сүнснүүд нь хамт байгаа байхгүй бас. Энэ эмэгтэй нь хөл хөндөө эсвэл зүгээр тэр үеийнхэн даашинцны загвар стил байсан уу? Энэ дээр өстө бөө маргаан болоод тэгээд яг уу эцэстээ болохоор яг яагаад маргаан болж байгаа гэхээр тэр цаана нь болохоор үнэхээр яг үр удмын төлөх ингээд гигант нийтэр жижигхэн баримл байгаа болохоор хөл хөнд байж болно гэдэг байгаа байхгүй. Гэхдээ энэ бол угаасаа нөгөө хувц загварынхаа хувьд ингэж давхарлсан энэ материал ялангуяа язгууртнууд ингэж хэрэгэлдэг гэсэн. Тэгэхээр бас 100% хөл хүнд биш байж болно. Бүүм энэ дээрээс алан болтгочтой маргаа. Маш сонирхолтой зураг байна тий. Харахад маш хүнд өнгөдтэй, гол дөрүүдийнх нь хувцсны өнгө материал хүртэл маш хүнд хам хилэн нэлийн хүнд жинтэй хувцс байхаар тэгээд нөгөө хүнд жинтэй хувцс байна гэдэг чинь өөрөө нөгөө одоо нөгөө ордны дэг ёс жаяг гэдэгтэй адилхан тий. Тийм хэрнээ тэгээд энэ олон хүнд зүйлээр хайрын харилцааг, хайр сэтгэлийн харилцааг илэрхийлсэн гэдэг нь. Би бол анх харахад бол нэг хайр харахааргүй л харин тийм байгааз тий. Хайр харахааргүй тийм одоо гэр бүлийн гэрлэлт стратегийн ч юм уу тийм ач холбогдолтой тэр вангийнх нь тэдний хүнжтэй гэр бүл болгосон
Тэгэж тийм тайлбар байвал өө тийм байна гэж харахаар зураг байна. Тийм ер нь тэгэн угаасаа тийм байж болох байхгүй юу. Тэгтээ нэг чаны юм бид нар нөгөө нэг юм юу яд нь штэ. За ер нь 19-р зууны шүүмжлэлт реализм, за тэгээд феминист үзэл гэл одоо 20-21-р зууны үзлээс завхуулаад хосууд өөрөө өөрсдөө бие бинийгээ сонгох хэрэгтэй, хүний эрх хэрэгчлөө гэд тиймэрхүү өнцгөөс ингээд харж байгаа штэ. Гэхдээ ийм магадгүй энэ хоёрыг аль хэдийн эцэг эхийн шийдэд гэрлүүлсэн ч байж болох юм те. Үнэхээр стратегийн дагуу гэрлсэн ч байж болох юм. Гэхдээ энэ хоёрт нөгөө ингээд зохиомжийнх нь үднэс харангууд ингээд ийм тойрог үүсгэж байгаа ингээд байдлыг ингээд харангууд энэ хоёрт нэг зөрчилдөөн байхгүй байхгүй. Өөрсдийнхөө хувь заяаг ингээд маш тайван хүлээж аваад би биэндээ ингээд сайн эхнэр нөхөр болоод тэгэд энэ хоёрт болохоор нөгөө өөр хин нэгний сонгоё гэсэн магадгүй бүр бодолж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дурлал дээр үндэслэлсэн биш. Магадгүй яг тэр нэг юм дэг жаяг тий. Гэтэл уламжлалын дагуу. Тий. Гэтээ тийм хэрнээ бие биенээ таньж мэдээд аз жаргалтай хүмүүс мянган жил амьдарч байсан шүү дээ сүүлийн зууны хүртэл. Харин тий. Надад бол тэр тогтолцоо нь хамаагүй амар байсан юм шиг санагдаад тий. За ингээд хоёр дахь хамтран ажиллагчаа. За тэгээ өнөөдрийн хоёр дахь хамтран ажиллагч маань арт медиацыг зохион байгуулж байгаа Corporate Art Gallery юм байна. За Амина маань энэ талаар гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За Амина төөрсөөр төрөлдөө гихчээр явсаар нэг зүйлийг одоо хийх ёстой гэдгийг ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө л уран зургийн арт спот буюу хүмүүс урлаг сонирхохоор хурж ирж ярилцаж болдог одоо кафе байдагсан жоо тий ямар л нэгэн тэр төв цэгийг ингэж 19-р зуун шиг байгуулах мөрөөдөлтэй байсан байхгүй. Тэгээд тэр мөрөөдөлтэй бол ингээд баг алхмаар ингээд хөрж байгаа. Тэгээд тэр мөрөөдлийн маань эхний алхам юу вэ гэхээр манай аавын маань уран зургийн урлан байдаг Corporate Convention Center-ийн 6 давхарт байдаг Corporate Art Gallery гэдэг галерей байдаг. Тэгээ тэр Corporate Art Gallery-г бол яг гардаж авч ажилуулж тэнцээ маш олон урлагийн сонирхолтой ивентүүдийг хийхээр болж байгаа. Баяр үргээ Амина. Гоё мэдээ. Баярлалаа. Тэгээ тэгэхээр яг би бодсон чинь биднэрт юу дутагддаг гэхээр хоорондын яриа дутагддаг юм байна. Яруу найрагч, философч, ерөөсөл энэ агуу урлагийнхныг хараад ахаар чинь эдгэр чи хоорондоо юм ярилцж ийж те би биентэйгээ солилцож ийж магадгүй шүүмжлэгч нар нь хурж ирж шүүмжилж ийж ингэж нөгөө юм тархины задаргаагаа хийж ийж нэг өөрөөсдийнхөө намгаас ингэж гарч хоорондоо худгаасаа гарч ингэж солилцож тэр дэлхийн урлагийн хэмжээнд одоо урлагийн далайг бий болгохын тулд ингэж хүн болгон өөрийнхөө тусал нэмэр болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр миний мөрөөдөл бол яг л тэр урлагийн тэр агуу далай тий давлгаалan яг энэ Corporate Art Gallery дотор үүсэсэй гэж мөрөөдөж байгаа. Тэгээд хамгийн анхны маань хийж байгаа үйл ажиллагаа нь болохоор арт медиац гэдэг үйл ажиллагаа. За медиац гэж юу вэ гэхээр бид нар одоо бол ингээд нэг урлаг судлаачиг ч юм уу нэг багшиг ч юм уу сонсоод энэ ийм учиртай зураг гэд бодчихж байгаа шүү дээ. Гэтэл тэнцээ чинь жишээ саяны Арнольфиныгийн гэр бүлийн хөрөгтдөр артталт нь ингээд бүр 8 бот байна гэж шүү дээ. Зүгээр л одоо үндсэн нэг 8 бот тайлбар таамаг юу ч гэж болно тий. Тийм цаана бүр мянган өөр судалгаанууд байгаа. Тэгэхээр энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр туйлын үнэн байхгүй гэж байгаа да юм биш. Зүгээр урлаг гэдэг чинь өөрөө анханасаа за зураачт нэг бурхнаас нэг юм сүнсэнд нь нэг юм ороод ирчихэж байгаа. Тэр сүнсийг зураач өөрөөр тэр сүнсэнд нь орж ирсэн тэр мэдрэмжүүдийг мэдлгүүдийг ингээд дамжуулж байгаа. Гэтэл бид нар өөрсдөө хүлээж авахдаа яг өөрсдийнхөө туршлага дээрээ дамжуулаад тархиндаа ас цац холбоос үүсгээд тэгээд ингэж хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө нэг урлаг судлаачийг сонсох гэхээс илүү би юу мэдэрч байна? Надад ямар туршлага мэдлэг байна? Тэрэн дээрээ үндэслээд би юу гэж бодож байна вэ? Би яаж энэ зургийг хүлээж авч байна гэд нэр санахгүй одоо Ван Гогийн одтой шүн зургийг нэг бол маш гонигтайгаар хүлээж авч болдог, нэг бол маш эрч хүчтэйгээр хүлээж авч болдог гэд тэр чинь таны өөрийн туршлагаас л шалтгаалж байгаа тийм. Гайхалтай. Наа чи яг уран зураг дээр миний боддог бодол байхгүй юу? Яг хэдийгээр тэр хүний бүтээлчээ намтрыг судлаад ийм учраас ийм зураг зурсан гэдэг тайлбар байгаа боловч миний хувьд хамгийн чухал нь үдсэж байгаа хүн харж байгаа хүнд ямар сэтгэл төрүүлэх нь чухал. Тэр нь заавал бодит тэр хүний намтар түүхтэй тайлбартай давцах албагүй
уран зургийг ч өөрө гайхамшигн тэр хүнд юу ч мэдрүүлж болно, ямар сэтгэл төрүүлж болно. А хүн түүнийг хараад тэр сэтгэгдэл мэдрэмж төрөөд тэр сэрхүүгээ сэрээгээд нөгөө ахуугаас салаад арай өөр юм хормын дотор бодголоо. Яа. Гоё тэр орчныг бүрдүүлж байгаа юм байна. Гоё сонсогдсон. Тэгэхээр би маргааш яг арт медиац буюу медиатор гэдэг нь яг нэг дундын хүн, би өөрөө дундын хүн. Тэгэд мэдээж би урлагийн түүхий мэдлэгийг хуваалцсан. Гэхдээ илүүтэйгээр нөгөө хүмүүс маань өөрсдөө яавал юуг олж харах юм бол өөрсдөө тэр уран бүтээлийг өөрсдийнхоороо хүлээж авах вэ гэдгийг чиглүүлж өгөх тийм урлагийн түүхийн арт медиац ивент хийж байгаа. Тэгэхээр ивентийн дэлгэрэнгүй мэдээллийг доор харагдаж байгаа миний Facebook хуудасаар болон за би нэг YouTube-ээр комент оруулъя. Тэгээд ивентийн дэлгэрэнгүй мэдээллийг бол яг энэ сэдвээрээ маргааш юм маш сонирхолтой дурлалын түүхүүдийг хуваалцах ивент хийж байгаа шүү. Тэгээд маргааш уулзцгаая. Амжилт сайн байна. Баярлалаа. За тэгэхээр дурлалын суманд өртсөн одоо яг арт медиацт маань яригдах, дэлгэрэнгүй яригдах зураач маань бол бид нар урд нь мэдээж ярьжсэн Шагал маань байгаа. Тий. Шагалыг бол бид нар урд нь ярьжсэн. Тэгтээ сүүлд би нэг сонин Шагалын бүтээлүүдийг үзээд энэ дээр за яг хөө бид нар мэдж байгаа еврей гаралтай. Тэр Оросын эзэнт гүрний үед 18 дугаар зуунд Екатерина 2 дугаар хатан хаан бүр хууль тогтоомж гаргаад за энэ еврейчүүдийн эрх мэдэл хэтэрхийх ихтэж байгаа гэдгээс имээгээд еврейчүүдийг бол нэлийн захын тосготуудаар ингэж шахаж байрлуулсан байгаа. Тэгэхээр яг Витебск гэдэг тэр тосгонд Оросын эзэнт гүрний нэг захын тосгон байх нэ. Тэгээд маш энгийн гэр бүлтэй энэ за нэг юм хүнсний мухлагтай тийм айлтал Шагал маань 9 дэх хүүхэд болж төрсөн байгаа байхгүй. Гэтэл өөрийнх нь амьдралынхаа явцад учирсан тэр эмэгтэй хүн нь болохоор Белла Розенфельд энэ хоёрын багийнх нь нэр нь гэхдээ айгу хөрхөн эмэгтэйгийнх нь Беллагийнх нь багийн нэрийг сандгүй. Ямар ч юм Башки байлуу дээ. Манай Марк Шагал ч нөгөө лаг өөрийг Марк Шагал гэдэг байгаа болохоос ш ер нь бол Мойсей Сегал юм байл шүү дээ. Тэгээ нөгөө багийнх нэр нь Мойша. Еврей манай еврейчүүд бүгд Мойша нар шүү дээ. Тэгэхээр бид нар Шагалыг бол урд нь ярихтаа хэлжсэн шүү дээ. Үнэхээр өөрөө нөгөө зураач болохыгоо бол аав нь ингээд эсэргүүцээд ингээд бардам зангийг хугалах гад шал руу хідэн зоос шидэж өгч яхад Шагал бүгдийнхөөсөө ичж санаа зовхгүйгээр бүгдийж цайгаа гэтэл еврейчүүд ч бас их нөгөө манай испанчууд гэдэг шиг л бардам л арддаг юм тий. Тэгээд урлагаа орхиогүй. Хаяагүй урлагийнхаа төлөө ингээд академид сурж байгаа юм. Анх л Витебск ганцхан байсан тэр Юдэл Пенни сургууль гэдэгт явж байгаа. Дараа нь академи гэдэг нь Санкт Петербургийн арайч яг том репин академид орж чадаагүй ч гэсэн Леон Бакст гэд хүний шав болж байгаа гэх мэтчлэн зургаа ерөөсөө орхиогүй ингээд тэг ингээд яг Шагалын түүхийг тусад нь уншаад үзэхээр айгүй их явж ингэж суралцаж муралцаж Парис Марис руу явж мавал тий. Гэтэл тэр хооронд тэр нэг хөөрхөн Белла гэдэг охин энэ хоёрын гэр бүл бол ууг нь нийгмийн шал өөр дээр доор одоо язгуур ухсаа гаралтай. Шагал ч ингээл хүн ерөөс баян айл биш. Бүр ер нь л хүүгээ уран зургийн сургуульд сурах мөнгөгүй байна гэдэг чинь тэг дунджаас доогор л амьдарч байсан ялга. Берта Розенфельд Белла маань болохоор уран дархан алт мөнгөний дархны бизнес эрхэлдэг айлын 8 дахь охин. Тэгээд ээж нь эрхлүүлдэг байсан. Жүжигчин болно гэхэд тэг гэж жүжигчин бүжигчин болно гэхээр жүжигчин бүжигчний сургууль мургуулт ингэж явуулж исэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрт ингэж нийлэхгүй байх магадлал зөндөө байсан боловч тэр Белла гэдэг хөөрхөн охин Шагалыг тийм доод зэнданыг гэж голлохгүйгээр тэгээ Шагал урлагийнхаа төлөө суралцаад Санкт Петербург энтерлөө орхио явж байхад нь хөрхөн хүлээж лээсэн байхгүй. Тэгээ Беллагийн өөрийнх нь өөрөө л маш тийм боловсралтай нарийн уран мэдрэмжтэй гэд манай найруулагч маань тэр Беллагийн үзэсгэлэнтэй гоё зургуудыг харуулж байгаа болов уу гэж бодож чинь царай төрхнөөс нүртэл ямар уран нарийн мэдрэмжтэй бүсгүй гэдгийг нь харагддаг. Тэгээ тийм бүсгүй харамсалтай нь яг бүжигчин болох гэсэн чинь бэлтгэл их хийгээд тэр бэлтгэлийнхаа үед гимтэл бэртэл аваад хийзэж болж чадаагүй. Тэгтээ
бол за тэгвэл боли яруу найргаж өөрийнх нь карьерийг хөөгд явж болох байсан байхгүй. Гэтэл ингээд яг л Шагаалын арыг хариуцаал яг ингээд Шагаалынхаа л амьдралын Шагаалыгаа л гоё уран бүтээл төрүүлээсэй гэд сайн ихнэр нь байсан юм шиг нас баран мартла. 33 жил зарим их сурвалжсаар 35 жил хамт амьдарсан. Тэгээд би саяхан өхөө мартчихэж ер нь ихэнх зургуудыг хараад ахаар дандаа л тэр хоёр ингээд хотын дээгүүр, Эйфелийн цамхгийн дээгүүр, тосгоныхоо дээгүүр тэгээ эсвэл өрөөндөө ингээд хөөрсөн ниссэн байдалтай төрслөгдөж шүү дээ. Ингээд хайр дурлал тий. Нэг зургийг нь харахаар Белла маань Шагаал маань зураач Шагаал маань Беллагийн нуруун дээр суудсан. Тэгээд дээшээ хөрж байгаа байдаг байхгүй. Надад тэр зураг амар үнэн санагдсан. Яа тэр Шагаал нэг тийм бас нэг талын реалист байхгүй айгуу санаа. Ингээд Шагаалын өөрийнх нь ертөнцийн тийм зүүд шиг үүлгэр шиг агтаас Шагаал өөрөө бол реалист буюу яг өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг л дүрсэлдэг байхгүй. Тэгэхээр Шагаал Беллагийн нуруунд дээр суусан. Тэгжиж Шагаал тэр өөрийнхөө зүүдний сүнслэг үлгэрийн ертөнц дотор амьдарч чадсан юм шиг санагдсан. Хэрвээ гадаа гараад энэ ахын амьдралыг зохицуулах эмгтэй хүн байгаагүй бол энэ агваа зураач ахын амьдралтайгаа зууралдаад байсан бол энэ агваа зураач зураач болж чадахгүй байхгүй. Тэгэхээр би Беллаг ямар их золиос гаргасан юм бэ л гэж хараад байна. Өөрийнхөө амьдралыг орхиод Шагаалын амьдралаар амьдарсан биш. Тэр хүний амьдралыг бүтэн байлгахын тулд тэр хүний уран бүтээлчийн хувьд тэ өөрийгөө илэрхийлэх тэр эрхчлөө бүх зүйлийг нь олгохын тулд гайхалтай. Энэ бол бүр үнэхээр биенийхээ төлөө бас их гоё утга яруу найраглагт тийм уран бүтээлүүдийг Шагаал маань зурж исэн. Өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр байрлага тий бичиж байгаа ч гэсэн ингээд байн анх харахад л ингээд мөнхийн таньдаг байсан юм шиг гэсэн тийм агуулгатай яруу найргийн үгсүүдээр бичсэн байгаа юм л та. Тий. Анх харахад мөнхийн таньдаг байсан юм шиг гэхээр бүр. Тэгээд энэ хоёр чинь бас анхных нь ихсэн түүх. Беллагийн найз охинтой өрхөд байсан шүү дээ тий яагаад. Тэгэнгүүтээ Беллад нурваад дурлчихж байгаа шүү дээ тий. За энэ нэг юм бас зургуудыг нь хараад л ах юм бол хамтдаа ингээл тэнгэрлөө нисэд баймаар байдаг ийм бүтээлүүд байна. Тэгэд цолоогтлогч маань хоолой гайгүй бол дараагийн зураачийн талаар хоёр өгүүлбэр дуртахаас өмнө та надад миллион аав их розыг аялаад өгөөч тэхүү. Юу лээ? Юу гэж хэлдэг вэ? Миллион алых роз из окна видишь ты. Кто влюблен и всерьез свою жизнь для тебя превратит в цветы. Маш их баярлалаа. Энэ дараагийн ярих зураач маань дуртад өнгөрөх зураач маань яг саяны дууны зураач. Боддоор энэ дуу бол тэ үгийн сонсох юм бол сая сарнаа. Тэгээд нэгэн ядуу зураач амьдран суудаг байжээ. Тэгээд хайр дурлалын төлөө өөрийнхөө амьдралыг сая сарнаа болгож хувиргажээ гэд. Яг үзэг сонсогч маань сонирхолтой байлийн дуу маань ядуу зураач үзэсгэлэнтэй гоо бүсгөд дурлцсан зураач юм байна. Тэгээд өөрийнхөө будаг цаас ах мөнгөөрөө тэр үзэсгэлэнтэй бүсгүүдээ сарнаа аваад өглөөс эрэхтэн цонхон дорн зогсож байгаа. Гэтэл нөгөө үзэсгэлэнтэй бүсгүүд цонхоор харахтаа өөрт нь ямар баян эрхэмтэй дурлцаад нь сая сарнааг ингээд өөрийг нь баярлуулахаар цонхон дорн тавьчваа гэд хартал ингээд сандарцсан, жичирсэн, санаа зовсон тэр дурлал бүсгүүгээсээ хайр горцсон ядуу зураач залуу зогсож байгаа талаар дуу юм байна. Энэ дуу маань үнэхээр яг бодит байдал дээр Гүржийн зураач Пиросманигийн амьдралаар хийгдсэн дөө. Тийм үү. Тэгээд энэ Пиросмани маань Гүржийн маш ядуу амьдралтай тэгээд өөрөө хэдий ингээд энгийн зүгээр галт тэрэгний проводник байгаад ажиллаад яг Ван Гог шиг тийм 4 жилийн туршид ажилласан боловч ерөөсөө нөгөө галт тэргэндээ орж ирсэн хүмүүсийг билетийн шалгахгүй за яах вэ гэж өнгөө явуулсаар байгаад ажилласаа халагдсан нэг тийм бас л нэг
энэ ертөнцийн биш гэмээр их сонин садан сэтгхүүтэй сонин амьдралтай тийм зураач Гүржийн Тбилиси хотод амьдардаг байж байгаа. Тэр Тбилиси хотноо Францаас бүжигчин дуучдын концерт хурж ирээд дунд нь Маргарита де Север гэдэг гайхалтай эмэгтэй байгаад. Тэгээд тэр гайхалтай Маргарита де Север гэдэг жижигхэн цагаан даашинцтэй тэнгэрийн дагны хоолоогоор дуулж байгаа бүсгүүд дуурлаад дурлсныхаа улмаас өөрийнх нь амьдралыг залгуулж исэн сүүний мухлагч гэж ярьдаг, уушин газарч гэж ярьдаг. Ямар ч л байсан нэг тийм өөрийнхөө амьдралыг залгуулж исэн компани зараад цонхныхон доор 9 тэрэг цэцэг авчирсан байхгүй. Ямар хөөрхий. 9 тэрэг. Энд чинь тэгээд тэр үед Тбилиси болон ойролцоох хотуудад нь цэцэг зарагдаагүй дэлгүүр олдоогүй гэж байгаа байхгүй. Тэр ойрхойгоо хотуудын болон Тбилисигийн бүх цэцэгнүүдийг худалдаж авч ирээд тэгээд цэцгэн хевс дэлгээд тэгээд нөгөө тэгж хайр дурдлаа илэрхийлжсэн ийм солиотой зураач байна. За тэгээд цаашаа тэгээд яг үйл явдал нь юу болсон гэдгийг мэдхийг хүсэх юм бол бас маргаашийн дурлалын сумд нагцсан арт медиацд хөрөлцөн ирээрээ гэж хэлээд ямар ч тач хайр дурлал гэдэг бол энэ агваа бүтээлүүдийг бүтээхэд хамгийн том хөшөөрг нь болж исэн маш гоё мэдрэмжүүдийн нэг юм байна гэдгийг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хэдүүлээ авч үзлээ. За баярлалаа минь. Маш гоё дугаар байлаа. Тэгээд хүн болгоны мэддэг дууны гайхалтай түүхийг олцсон баярлалаа. Баярлалаа. За тэгээд та бүхэнд шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн уран зураг нэвтрүүлэг маань хүрлээ. Та бүгд манай нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хостолгионоор хүлээн авч сонсож байна. Өнөөдрийн дугаарыг маань Монгол хүнд шинэ машин ураатай Сайн моторс мөн арт медиацыг зохион байгуулж байгаа Corporate Art Gallery дэмжиж ажиллаа. Баярлалаа минь. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.